Hi. За энэ бол миний brain rot-ноос гарах төлөвлөгөө. 26 оны төлөвлөгөө бол ерөөсөө brain rot буюу энэ тарих толгоогоо би яг хөгцрөөд байгааг бүр ингээд мэдрээд байгаа байхгүй юу? Уул нь гайвал толгойтой байх шүү гэсэн чи одоо бүр ерөөсөө анхаарал төвлөрөл гэж байхгүй, толгой тарих ажиллахгүй, үгээ бодоод олохгүй. За тэр чи юу гэдэг үлээ гэдэг үнэ. Юм ярих гэхээр ярианы үгийн баялаг бүр их муудчихсан санагдаад байгаа. Тэгээ энэ жил энэ донтолтоос ангиж ирч жоохон зүлэг нөгөө гიშ гэж тэнгэр өөс мүүс харж жоохон амьдралдаа орно. Тэгэхгүй бол энэ утсан дотор амьдраад байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Ерөөсө бүх юм ерөөсө байнгын л нэг юм скролл доостой. Бүх юмыг одоо хүртэл хардаа би ингээд тэгэхээр энэ скролл дох аимшигтай донтолтоос ангижирч эргээд амьдралдаа бууж ирэхийн тулд хийж байгаа зүйлсүүд. Эхнийх нь ийм флип фонтой болсон дэлгэгддэг утас солиотой. Болсон ч гэжтэй эн чинь миний хуучин байсан байхгүй би нэг 2 жил гарны өмнө баха баг 3 жилийн өмнө ч үлээ TED-ээс авч байсан юм. Одоо ч гэсэн та хэд TED-ээс авах боломжтой нэг 200 дотор л байгаа. 150-аас 200-ийн хооронд. Ухаалаг гэж байгаа эн чинь бас тач дэлгэцтэй. Instagram, TikTok гэж гэсэн оруулчихсан. Бараг уншдаг юм уу? Энэ TikTok бол н оруулсан. Тэгээд үнэхээр энэ дээр юм үзнэ гэж бол мэдгүй надад л байхгүй л юм шиг л. Instagram байгаа, Facebook байгаа, интернет Viber байгаа, интернет одоо орчин үеийн бидний хэрэгэлдэг, байнгын хэрэгэлдэг аппликейшнууд бүгдээрээ байгаа. Гэтэ би нэг юм ойлгохгүй би Messenger татаж чадахгүй байгаа. Facebook-ыг татчихсан, Messenger-ыг татаж чадахгүй байгаа. Энэ дээр одоохондоо болохгүй юм гэхдээ яавал гэж тийм. Хуучны юм утсан дээр чат бичгээд л амар хэцүү юм. Хуучин ч нөгөө нэг тажигнуулаад бичээд чаддаг байсан тэрийг болцсон болохоор гадуур явж байхдаа энийг хэрэглэхгүй гэж шийдсэн баггүй юу. Тэгвэл ингээл энэ тэнд юм хүлээж авахтаа скроллдоол, таксийн дотор суусан ч скроллдоол, тэгэл байнгын чихвчтэй уцтай ерөөсөл нүрнийхээ урд нэг дэлгэц тавьчаад тэг гэртээ ирэнгүүтээ компьютер зурагт гэд. Ерөөсө байнгын ямар нэгэн дэлгэцний хамааралтай. Тэг тэндээсээ болох гээд ийм дэлгэцтэй болсон юм. Samsung Folder 2 гэдэг юм. Тэгээ би л болсон хойно бас нэг хідэн гялалцдаг шигтгэн мэгтэй авсан. Тэгээ энэ уцаа чимгэлнэ. Тэгээд бас би шинэ дугууланд явж эхэлсэн. Тэгээ сая ихний 2 л хичээл маань орчихсон байгаа. Энэ бол Испани хэлний дугуйлан. Hola Marcelo, ¿qué tal? Bien, ¿y tú? Muy bien. За секретарь Нарийн бичиг. cantante, la cantante. За ер нь бэкинг зурагтай. Y ella es Carmen Hernández. ¿De dónde son ustedes? Somos argentinos, de Buenos Aires. Hola Eva, ¿qué tal? Bien, ¿y tú? Muy bien. Mira, este es Roberto, un compañero nuevo. Hola, encantado. ¿Eres de Berlín? Su nombre, por favor. ¿De dónde son ustedes? Aquí están sus tarjetas. Bienvenidos a Чи өвж яах вэ? Америкаас гарч ирсэн. Элэгээс. Ойлгох хэрэггүй хариж явсан. Энэ шаална шүү дээ. Юу? Ориг нь энэний дуу шүү дээ. Би Испани хэл сурж байгаа. 3 дахь хэлээ сурах гэж оролдоод зөндөө одоо янз бүрийн хэл туршиж үзсэн гэхэд одоо хашаач юм тий. Нэг хэсэг 6-7 жилийн өмнө Франц хэл сурах гэж үзэж Франц хэлний дугууланд явж ирсэн юм. Гэхдээ тэрийг одоо ингээд үргэлжлүүлээд хийж чадаагүй. Одоо Испани хэлийг бол яг сурна. Яагаад гэвэл манай болдоо агаа Испаниар ярьдаг. Манай хадам ээж Испаниар ярьдаг. Надаас бус нь энэ гэр бүлд Испаниар ярьдаг. Тэгэхээр би сурчих бол гоё биш гэж үү? Заримдаа нууц юм ярмаар байл. Си папи та гэлчихдэг баймаар байгаа. Ингээд пюм битүү явчихгүй. Тэг би чи өнгөрсөн жилжингээ Duolingo-сэн штэ. Duolingo гэдэг нөх хэл сурдаг аппликейшн.
Аягүй гой сонирхолтой яг тоглоом тоглож байгаа юм шиг гэр хэл сурчдаг юм. 200 хэдэн өдрийн хичээлээ хийсэн. Би нөгөө болдогийн компьютерийг урдаа гэрэл олгож ашиглаж байгаа юм. Асаахаар иймэрхүү. Тара гоё өстэй. Урд чинь хэрвээ ring light байхгүй бол компьютер дээр нэг ямар нэгэн цагаан юм гаргачихад ингээд гэрэлтний зорилгоор ашиглаж болно. Ер нь би ингээд эргэн тойрноо найзуудаа хараад хүн ерөөсөө амьдралаа хэдхэн сарын дотор өөрчилж болдсон байна. Одоо Испанаар сайн биш хэрнээ 6 сарын дараа гэхэд би овоо болж болно. Одоо өнөөдрөөс таараа хөзрөөр мэргэлж мэдэхгүй байснаа би өнөөдрөөс хичээллээ 6 сарын дараа гэхэд би овоо мэдлэгтэй болж болно. Өнөөдрөөс эхлээд би YouTube дээрээ тогтмол видеогоо оруулаад дундаас нь хайж алга болохгүйгээр тэгээ 6 сарын дараа гэхэд үзэлтэй буцаагаад овоо хэсгэж авч болно. Ерөөсөө 6 сарын дотор хүний амьдралд хүн өөрийгөө маш ихээр өөрчилж болно. Юмны чинь эхлэл нь айгүй хэцүү байдаг штеп. Учраа олоод нэг иймэрхүү юм байдаг да гэд танилцаад авсны дараа бол амьдрал хамаагүй хэлбэр болно. Хичээгээ чармаагаад Испани хэлэндээ явна. Таад бас хамтдаа Испани хэл сурмаар байл. Манай багш нар ирээрээ хэдүүлээ хамт сурцгаая. Тэгээ саяны 5 гарагт манай гэрт зураг авалт болсон. Хамтарч ажилладаг 2 газар маань ирээд шинээр хийж байгаа ажлынхаа зураг авалтыг манай гэртээ дөрүүлээ, гэр бүлэрээ гэрийн уур амьсгал дотор зураг авалт хийлээ нэг өдөр. Бүтээгдэхүүний байрлуулалтыг бэлдэж байна. Хэлээ гарахгүй шүү харин. Тий. Цигс удаа. Харцж байгаа. Nice. Таш ширэн дээр нэлээ орох. За. Ингээд үү? Өнөөдөр ч одоо юу ч болоод байгаа баахан зураг авалттай. Цагаан сар марвуулаа яваад өглөө. Болдоогоо жоохон муухай аштай царайд шүү. Ой. Харуулсан. Маава. Маань нэг хүрээ аваа. Тирана. Обама. Ээжи дээлийг өмсч өглөө. Жоохон овстай л юм тий. За тэгээ brain rot-ноос гарахын тулд хангалттай ухаалаг биш утас болгоод ухаалаг утсаа хэрэглэнэ. Ухаалаг одоо iPhone 17-гоо хэрэглэнэ. Гэтэ зөвхөн сошиалд зориулаад зөвхөн story reel оруулах зорилгоор зөвхөн гоё одоо scrollдож хүн чинь би чинь бас тэгтээ TikTok үзэн штэ хэвээрээ YouTube үзэн штэ. Зүгээр цагийн хязгаартай баримжаатай жоохон нэг заагтай л үзнэ гэсэн үг байхгүй юу? Бусад үед нь зүгээр гэрийн утас шиг гэртэл байж ах байхгүй юу? Би гадуур авч iPhone-ыг гадуур авч гарахгүй. За нүүр хэсэг нь болчихлоо. Гэтэ нэг тийм хөөрхөн болохгүй байна. За төгс байх албагүй шүү дээ. Тий ингээд л гялалцчил байвал болоо шүү дээ. Бид нар 10 жилдээ байхдаа гэдэг чи одоо их чинь баг маш олон жилийн өмнө 10 жилд байхдаа уцаа ингэж чимгэлдэг байсан байхгүй юу? Иймэрхүү шигтгээгээр. Тэр үед нэг иймэрхүү юм хийдэг байсан шүү дээ. Тэ нэг амар төгс бол биш. За тэгээ миний тархиныхаа хөгцөрлийг арилгах дараагийн алхам болохоор бага юм сонсох. Байнгын юм бодох завдал өөртөө бараг өгөхгүйгээр дандаа нэг контентоор өөрийгөө угжаад байдаг гэдгээ анзаарсан байхгүй юу? Хоол идсэн ч YouTube үзнэ. Зурагт асаалттай. Тэгээ зурагтаараа тэгсэн мөртлөө ингээд зурагтын сувг гарахгүй заяа.
Зурагтын сувг гараад дэрэн дээр нь одоо мэдээ ч юм уу, реклам ч юм уу ямар нэг юм гарч ивэл бас нийгэмд юу болоод байгааг ойлгож болох юм те. Тэгэхгүй шүү дээ. Зурагтан дээр YouTube байгаа. Эсвэл Netflix байгаа. Тэгэхээр бас ингээд одоо аквариум дотор байгаад байгаа байхгүй юу? Гадуур явлаа чихвчтэй. Тэгээд тэрэн дотор Spotify дуунууд явлаа. Эсвэл подкаст сонслоо, ном сонслоо. Дандаа нэг ямар нэгэн контент ингээл нэг нүдэнд чарагдаал чихэнд ч сонсогдоод л байгаад байдаг. Тэгээд ерөөсөө өөртөө ингээд тарих толгой дотроо на гэд ганцаараа бодох сөхөө өөртөө олгохгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр подкаст сонголтоо багасгана. Яг анхаарч сонсох гоё подкастуудаа, гоё зочинтой гоё подкастуудыг тэгж сонсно. Тэрнээс зүгээр нэг ингээд утга учиргүй чихвчээрээ ямар нэг юм сонсоол байгаад ахгүй. Байнгын дуу сонсдгоо бас болно. Ер нь жоохон чимээгүй байх хэрэгтэй. Хитрхийх noise байгаад ахаар сүултээ юу сонсож байгаагаа ч бас сайн ойлгохоо болчтой юм бэл ингээд шингээж авч чадахгүй учирдаггүй зүгээр ингээд залгаад байгаа байхгүй юу? Ер нь ингээд scroll хийж байгаа TikTok-оор үзэж байгаа богино видеонуудаа ч тэр урт видеонуудаа ч тэр сонсож байгаа аудиобук, подкаст дуунуудаа ч тэр ерөөсөө ингээд digest хийж амжихгүй зүгээр ингээд гулгуулад залгаад байна гэсэн үг. Тэрнээс хаяа нэг дуу сонсоод тэрийг үнэхээр гоё ингээд таашаагаад мэдрээд хүшээ ямар гоё дуу вэ залэг гэж сонсох ч гоё штэ. Хойтол нэмэрхүү явж байна. За тэгээ дараа нь мэдээж нөгөө л нэг унших л гэдэг. Тэгээд яг үнэндээ бол унших дадлаа маш алдчихсан байгаа байхгүй юу? Бид нэр хідэн ч цагаар скрол хийж чаддаг мөртлөө уншихтаа айгу богинохон уншаал гялсан уншчихлаа. Одоо болий. Ядарчлаа, залхачлаа, удчлаа. Унд нойр хүрчлээ гэл. Унших дадлаа буцаагаад сэргээх хэрэгтэй. Тэгхийн тулд номын клубтэй болно гэж өчнөө л удаан бодсон, ярьсан. Тэрийг хийчихвэл одоо адилхан зорилготой, адилхан ном уншиж байгаа хүмүүс бие биентэйгээ хамтдаа номоо ярилцсан гэдэг чинь айгу гоё байдаг штеп. Нийтээрээ нэг шоу үзээд Netflix ч юм уу кино үзээд тэрийг ингээ ярилцаад тэр нь тэгсэнтэй энэ тэгсэндээ тэглээ те гэд ярилцсан гоё байдаг шүү дээ. Одоо Physical Asia сая бүгдээрээ нийлж ярьсан шүү дээ те. Тэр шиг уншиж байгаа номоо хүн тэгж ярилцах хэрэгцээ шаардлага бас байдаг. Гэхдээ яг адилхан ном уншиж байгаагаа мэдэх тохиолдол маш ховор шүү дээ. Тэгэхээр би номын клубтэй болоод уншиж байгаа номоо хуваалцаад бусад хүмүүстэй нийлж яриад удаан амьдрах юм байна л да. Ер нь 2026 оны зорилго удаан амьдрал юм байна. Slow living. Удаан амьдралж явахдаа одоо удаан хэмнэлтэй амьдрал. Байна уу? Hi. Bye. Flip phone-ы энэ хамгийн гоё те ингээд юу гэдэг юм бэ? Ингээд шууд тасалж болдог. За ийм утгатай болсон. За тэгээд тархиныхаа өгцөрлийг арилгах төлөвлөгөө ямархуу явах нь хуваалцсанаа. Баярлалаа баяртай.